хүн гэдэг өөрөө байглаасаа их хөдөлгөөнтэй байх ёстой. Энерги эрчим хүчээ хөдөлгөөнөөс сэлбэж яадаг те. Бид нар тэртээ нэг юм энергийн солилцоо бүх юмнууд өөр орчлон хорвоо өөрөө ингэж эргэлдэж байдаг хөдөлгөөн дунд байдаг болохоор тэгээд түүнийгээ дагаад бас тэрийнхээ хэмжээгээр хөдөлж байх юм бол илүү хүчиж идэг л болж таарад байна те. Маш энгийнээр бол Тэгээд нэгдүгээр нь бас тэр тэмдэглэл хөтлөх, тэгээ хоёр дахь нь шашин итгэх, гурав дахь нь бэлтгэл гэдэг бас юм. Дөрөв нь ер нь бол тэмцтэйгээ ер нь бол тэмцтэй буюу мэдээлэл ертөнцтэй шууд холбогдох. Буюу монголоор ер нь бол бөө болох. Бөө болохын давуу тал болсон гэх юм бол юусо тухайн мэдээллийг ямар нэгэн дундын зурчгүйгээр өчөлөгчүүгээр шууд үзэж авах гэдгээр давуу талтай гэж үздэг. Энэ дэр нэг юм сонирхолтой юм гараад ирлээ л дээ. Бөө болох гэж хэлжлээ те. Шашин шүтэг гэдэг хоёр өөр төрлөөр аваад үзлээ. Зарим нь болохоор энийг итгэл үнэмшил ялгаагүй шашин юм шүү өдр гэж авч үзэх гээд байгаа. Гэтэ энэ нь ялтгүй гарцаагүй шал өөр зүйл тийм ээ. Тэр нөгөө монголчууд оюун санаагаараа тэр бөөгийн тархиараа гэж яриад байгаа нь те. Тэнгэртэйгээ холбогддог байсан зүйлийг яриад. Маш энгийн юм шиг хэрнээсээ гүн утга агуулгатай бас эргээл нөгөө нэг бидний өгдөөцийн нууцуд байдаг бичигдэж үлдээгээгүй тэр нэг юм байгаад байна тийм ээ. Юм бөө бас гэдэг одоо саний миний хэлсэн 5 зүйл шүү дээ. 5 дахь нь хэлээгөө. Тэгээ ер нь энэ бүх юм заавч орж идэг. Бөө болохын тулд одоо тэмдэглэл заавал үзсэн байдаг. Тэгээ шашнуудын талаар ерөнхийдөө мэдэх хэрэгтэй байдаг. Тэгээ бөө гэдэг чинь өөрөө бас нэг хөдөлгөөнт туслах гэдэг тавтаас орохыг зөв. Тэгээ бид нар баран зөв найдад нэг юм тасан юм бөө. Зөв. Одоо шашин шүтэх гэж ер нь судлах хэрэгтэй юм байна шүү дээ. Хэрэгтэй гарцаагүй тэр үл ойлгомжтой. Аливаа нэг зүйлд итгэл үнэмшлээ өгөөд явах шашин шүтэх хоёрын хооронд ялгаа байна уу? Тэгээд өөрт нь итгэл үнэмшлээ өгөх. Тэ. Шашин итгэл үнэмшлээ өгч байна. Тийм тий. Би арай энэ дээр ингээд бид нар энэ дээр аягуулсан ялгаж салгах хэрэгтэй юм болов гэдэг юм бодоод байгаа байхгүй юу? Энд нөгөө яг хүний итгэл үнэмшил гэдэг зүйл одоо жишээлх юм бол нэг спортод үнэхээр орцсон жишээлх юм бол одоо нэг юм агарын хаалтанч гэдэг юм уу энийгээр ингээд нэг ингээ явцсан нэг хүмүүс байна шүү дээ тий гिचигээр ч юм уу нэг эн чинь бас нэг төрлийн өөрийнхөө итгэл үнэмшлийг өгж байгаа хэлбэр мөн үү шашин шиг яг итгэл үнэмшил гэдэг дээр ер нь бол одоо ингээд хэвийн хүмүүс одоо бид хэдийн авч байгаа мэдээлэл олон учраас хуучны хүмүүс шиг одоо ингээд тэнгэр дээр луу байгаа нэг хуучны хүмүүс шиг бүгэн гүйцэтгэж хэдийн авч байгаа мэдээлэл учраас бид хэдийн тал ерөнхийдөө бас тавтаа юм зөв зоохон бид юм болчихсон. Тийм нөгөө нэг ирэлцээ гэдэг дээр гарч ирж байгаа тайлбарууд тийм үүнийг өөрөөх нь өөрөө яаж хүлээж авч байна. Энэ болгоныг юу юм бэ? Яг 100% нь ер нь бол тэгээд одоо жишээлбэл хүмүүс ингээ бөө болтоо гэхэд бөө болгох гэхэд үүний ингээд хишиг гэж байж таа. Хишиг нь бөө болох чадвар гэхэд юугаар ч илэрч бол. Одоо жишээлбэл манай онгод байлаа гэхэд чинь намайг одоо ингээ нисгээгүй. Ингээл олон хүмүүс ингээд суулгах чал сургаал нам айлдаг. Тэгтээ одоо төсвөрнөөс юу гэдэг тасал нам хийгээд одоо ингээл хүнд хэцүү байгаа хүмүүсийн амьдралыг ингээд сайжруулж. Тэгээ надад ирсэн хишиг нөгөө би тонгоч шиг. Тэгээ миний амьдрал ингээд доктортай байгаа төвшин цахан байна гэх юм те. Одоо ном ингээд гарч ийн нагаар өрөнд ингээд ирсэн нүүдэл суудлыг ингээд ингэж амьд чинь. Зүгээс бас нэг онгоцны ингээд нэгтээр ирж байгаа. Тэг гэдэг. Энэ бол тэгээ ингээд тухайн хүн бөөг ч юм уу шашныг ер нь ямар нэг итгэл үнэмшлийг ингээд яг сайн муу гэж одоо ингээд дүн бодлоо гэдэг нь үр дүнгийн
орчин гарч юу нь бол дүнлэлтэн хүрэх боломжтой юм. Ингээд дүүнэг бол гэсэн. Тийм ээ тийм. Та хүний одоо ингээд амьдсан ингээд ямарваа нэг юм сайн эрэг татаа гараадах юм бол тэр шатнаа ер нь бол зүг татаа гэж юм. Нэг зүг татаа зүг татаа хийж юм. Харин ингээд тэр дүнстэй зэрнэсээ одоо хамт байдаг хүмүүсээс холддог юм тийм. Тэгвэл ингээд хамт байдаг хэрэгэл нь улам багасаад улам ингээд өөрийнхөө ертөнд улам ингээд авчиж байгаа бол бас ер нь зүг энэ бол тэр хэлцээ амьдралын хэр илүү сайхан бол тийм үр дүнгээд ер нь Зүг тэр нь бол ер нь бол яг онгоц болгон хүн болох өөр гэдэг шиг онгоц болгон тэгээд тэнгэрийн бууж идэх болох ер нь өөр гэдэг. Систем бол систем бол онгоц бодлоо гэдэг нам гүрнэсэ тий хүн гүрнэсэ дагаад би өөрчлөвөл үгээс харахгүй шүү дээ. Нэг бол ер нь яг тийм гэж хэлэх юм нэг арга байхгүй. Зүг. Энэ одоо яг ингэж яригдах гээд байна те. Нөгөө хүн болгоны сүнсний өгөгдөл өөр. Тэр сүнс гээд байгаа нэг юм ухаантай бас бидрийг нөгөө ертөнц жамын хуулинд таарсан ийм энерги бидний өгөгдөл байгаад шүү дээ те. Сүнсэнд байгаа өгөгдөл тэрэндээ бид нар өөрөө судалсаар агаад хүрээд ил гаргаад ирэх юм бол тэр чинь бараг шахуу үр дүн нь байх гэдэг нэг талаар өөрийнхөө Яваад одоо ер нь онгод авах гэдэг юм дээс одоо зохиолчдын дуучдын онгод авах юм. Тэр болохоор доороос ингэ сэрэг хичээн. Тэг хэрэг ингэ нөө дээрээс ингэ франц шиг ингэ дээрээсээ татчихэдэг. Одоо тийм ингэ чек тусам дээрээс тус ингэ хичээдэг юм уу? Тэнгууд одоо миний хичээж байгаа байдал нь дээрээс одоо эрг мэдээлэл бас ингэ хичээдэг. Тэг би ингэ бүгдэн гэдгээд тэгээд багтлан бүгдний онгод одоо орж ирэх магадлал ер нь бол зээл. Тэгээд тэр мэдээлэл нь яг онгодын шугамар ирчиж болно. Зүүр дэвтэй савнгоор ямарваа нэг тохиолдолд тэр энтэй нэг бүхэн ингээд зүйл ингээд сул тавиад байх өөрийнхөө зүгээс бас ингээд хичээж нөгөө эзэн өөрөө хичээж заяа буюу цаанаас ирж байгаа. Тэгээ яалтгүй л нэг өгдөөцсөн хэлсэн эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг үг маань маш утга учиртай болоо явчлаа тийм ээ. Яалтгүй. Баярлалаа миний урилгыг хүлээж аваад надад сэтгэлээсээ өөрийнхөө дотоод туулал сүнс өгдөөцсийн талаар өгөгдлийг ярьсанд маш их гэл хүмүүсд их сургамж болох байх гэж бодож байна миний бодлоор. Тэндээс хүн ихтэй хурж оролцуулаад нэг яриаг маань сонсон баярлаа. Тэг үзэгчтэй бас ингэж цагаа зараад хоёрын яриаг баярлаа. Нэг асуулт тавиад хүмүүсээс бас асуучих гэдэг дэжсэн сэдв чи юу байла? Тэр ер нь бол одоо ингэж зөв тавтлаараа хүмүүс ингэж явсаар агаад ер нь бол ирээдүйн 300 жилийн 500 жилийн дараа ирээдүйн ер нь бол ямар болоосоо гэж хүмүүс ер нь боддог гэж байна. Тэгээд хүмүүс ер нь бол тээгөөс өнгөрснөөс одоо хүртэл ингээ амьдралдаа яваач нь ер нь бол ойртой л юм гэдэг. Бидний ингээл тэр яг өнөөдрийн амьдарч байгаа байдал магадгүй 10,000 жилийн өмнө 1000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс яваач шиг байна. Хоолонд маань илтгэдэг байх тийм 7 байранд амьдарч байгаа гэдэг шиг. Тэгвэл бидний ахиа цаашаа бүтээх өгч байгаа 500 жилийн дараа 1000 жилийн дараа бидний бүтээх өгч байгаа тэр нийгэм ер нь бол анхуу байгаас өгч бидний одоо бодолд байгаа тэр байж болох яваачин ямар гэж боддог вэ гэдэг асуулт байсан. Маш сонирхолтой зүйлс гаргаж ирэх байх хүмүүс тийм ээ бас би ч бас төсөөлмөр л байна л да гэсэн.